2002 онд манай надтай хамт ажилладаг байсан илгээлтэй эзэн маань 6 сар нутаг руугаа буцаад тэгээд чуулганы бүх ажлыг би яг хариуцах хэрэгтэй болсон. Тэгээд тэр үед надад яг ингээд бүх юм нуруунд дээр ирэхэд нэг асуулт гарсан. Чуулганы зорилго яг юу юм бэ гэдэг асуулт гарсан. Бид нар мэдээж цуглаж исэн, бүтэн сайндаа цугладаг байсан, залбирлын цуглаанаа хийдэг, символгүүдээ хийдэг, бүх юм хийдэг. Бүх юм хийгээд нэлээд олон жил болчихсон байсан, тогтцсон байсан. Гэхдээ яг тэр мөчөд бид нар яг ингээд цуглаад байгаагийн утга учир, зорилго нь яг юу юм бэ гэдэг асуулт надад яг нүүр тулахад би Иесээс яг нэлээд гуйж хэлсэн. Залбираад бид нар зүгээр л цуглаад ах нь зорилго юм уу? Тэ? Нэг сайхан нөхөрлөөд ч юм уу мэдээж бид нар Библиэс суралцж байгаа, бид нар өөрчлөгдөж байгаа, бид нар амьдралдаа өсөж байгаа. Гэхдээ ингээд болоо юм шиг. Тэ? Энэ ингээд болоо гэж юу? Эзний яг чуулган тавьдаг зорилго бид нар ингээд цуглаад тэ нөхөрлөөд байгаагийн зорилго үнэхээр юу юм бэ гэдэг асуултыг гарч ирсний дараагаар би нэлээд бодсон, бас залбирсан. Яг тэр үе маань надад яг чуулганы удирдлагын ялангуяа зорилго юу юм бэ гэдэг асуултыг надад нэлээд бодуулсан. Тэгээ та ч гэсэн бас бодож иж магадгүй. Бид нар удирдлагын багийг үйлчлэгчдийг тодруулах гад залбирч байгаа энэ мөчөд бас чуулганы ерөнхийдөө Библиэр заасны дагуу Бурхны ард түмэн болсон тэр чуулганы зорилго юу юм бэ гэдэг асуултыг та бас бодоорой гэж хүсэж байна. Чуулганы удирдлагын зорилгыг бид нар олон талаас нь, үйл ажиллагааны талаас нь ч юм уу, эсвэл нөлөөллөөр нь тодорхойлж болно. Гэхдээ өнөөдөр би та бүхэнд чуулганы удирдлагын зорилгыг маш энгийнээр бас тогтооход хялбар байлгах үүднээс 3 зорилгоо би та бүхэнд хэлж өгье. Тэгээ энэ 3 зорилго нь гуруулаар эс үсгээр ихэлсэн учраас 3 эс зорилго гэд тогтоовол арай амархан байж магадгүй. За тэгвэл ихтэй цөмөр Матай 28-ыг гаргая. Матай 28 19-с 20. За би 19-с уншия. Есүс төгөж ирээд тэдэнд тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг надад өгсөн. Иймээс та нар яв. Бүх үндэстнийг дагалдуул. Эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээж та нарт туршаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтан үеийн төгсгөл хүртэл би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав. За энд чуулганы удирдлагын хамгийн ихний зорилгыг энд Есүс хэлж өгсөн байна. За чуулганы удирдлага гэхээр би юу төсөөлж ярьж байна гэхээр чуулганы удирдлагын багийг төсөөлж байгаа шүү. Зүгээр нэг хүнийг биш, нэг баг тодорхой хамтдаа үйлчилж байгаа тэр чуулганы ард түмнийг хүмүүсийг араасаа чиглүүлээ, дагуулаад Бурхны мэрэгэн ухаанаар дагуулж яваа хүмүүс. За энэ баг. Тэгвэл Есүс энд хэлсний дагуу бидний агуу захирамж гэж нэрлэдэг энд юу гэж хэлсэн бэ гэвэл та нар яв бүх үндэснийг дагалдуул. Эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээ. Тэгээд та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа гэж хэлсэн байна. За тэгвэл энэ бол ерөөсөө чуулганы хамгийн ихний зорилго буюу эсээр ихэлсэн сайн мэдээг тараа гэдэг зорилго байна. За чуулганы удирдлагын зөвхөн удирдлагын ч биш, чуулганы ерөөсөө хамгийн түрүүний зорилго юу вэ гэвэл сайн мэдээг тараах. Хэрв чуулган сайн мэдээ тараах энэ ажлыг хойш нь тавиад орхидуулж эхлэх юм бол энэ чуулган маань яг чуулган гэдэг Библийн дагуух утгаа алдаж эхэлнэ гэсэн үг. Энэ маань илүү зүгээр хүмүүсийн нөхөрлөл, нийгэмлэг, нэг клуб, нэг сайн дураараа нийлж нөхөрлөдөг хүмүүсийн цугларалт болж хувирна. Хэрвээ сайн мэдээг тараах ажлыг хасах юм бол харамсалтайгаар ийм замаар явдаг хүмүүс байдаг. Харамсалтай. Харин тэгвэл бид нар үргэлж санаж авах ёстой зүйл юу вэ гэвэл чуулганыг Есүсийн заасны дагуу Библиэлд өгсөний дагуу бид нар хэрвээ байлгая гэвэл хамгийн түрүүнд бид нэрээс сайн мэдээ тарах ёстой. Тийм учраас бидний залбирал, бидний бодол, бидний хүсэл, бидний төлөвлөгөөн дотор хамгийн түрүүнд бодох ёстой нь бид нар яаж Есүсийн сайн мэдээг
улам олон хүнд хүргэх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Үүний төлөө бид нар залбирдаг, үүний төлөө бидний зүрх цохилдог, энэ чуулганы үйл ажиллагаа тэрний төлөө явдаг байх хэрэгтэй. Зөвхөн байгаа гишүүдийнхаа халамжлаад тэдний төлөө ингээ бөөцөлөд байх нь чуулганы бүрэн зорилго биш. Энэ мэдээж үйл ажиллагаа дотор орно. Гишүүдтэй халамжлах ажил бол маш чухал ажлын нэг хэсэг мөн. Гэхдээ зөвхөн үүгээр хэрвээ хязгаарлах юм бол энэ бол чуулган биш болж хувирна гэсэн үг. Тийм учраас хэрвээ бид нэр чуулганыг, Христийн чуулганыг чуулган гэдэг утгаар нь байлгая гэвэл бид нэр сайн мэдээг заавал тараах хэрэгтэй. Эзний үгэндээ хэлэхдээ Бурхан биднэрт янз бүрийн авьяасуудыг өгсөн, янз бүрийн чадваруудыг өгсөн, янз бүрийн боломжуудыг өгсөн гэж хэлдэг. Тэгэхдээ бүгдээрэнд нь хэлдэг нэгэн зүйл юу гэвэл та нар сайн мэдээ тараагчийн ажлыг хийгээрэй гэдэг. Энэ ерөөсөө хүн болгонд өгөгдсөн зүйл байна. Заавал зөвхөн сайн мэдээ тараах талдаа арай илүү өгөгдөлтөө хүний хийдэг ажил биш. Итгэгч хүн болгон байгаа боломжиндөө, байгаа нөхцөл байдлаа, байгаа хүрээлэл дотроо сайн мэдээг тараах үүрэгтэй. Тийм учраас энд агуу зархимтээр хэлж байгаа та нар яв, сайн мэдээ тараа, баптизм хүртээ, тэгээ миний данар заасныг зааж сурах гэж хэлсэн. Хэрвээ чуулган яг энэ сайн мэдээ тараах ажлыг орхигдуулах юм бол тогтсон ус яадагтай яг адилхан болно. Гадагшаа урсгалгүй эсвэл гаднаас бас урсгал авдаггүй тогтсон ус яадаг үлээ. Өмхирдэг, муухай өнөртэй болдог. Тэгвэл тэр усыг цэнгийг байлгадаг зүйл юу гэвэл ерөөсөө урсгал байна. Яг тэрнтэй адилхан чуулганыг нэг талаасаа яг ийм хөдөлгөөнтэй, амьд, ийм үйл явдалтай, адал явдалтай байлгадаг зүйл юу гэвэл шинэ хүмүүс. Шинэ хүмүүс ирснээр чуулган ийм нэг ийм тэр хүн орж ирээд бидний амьдралыг жоохон өөрчлөөд адал явдал нэмдэг. Энэ хүний амьдрал ийм хэрэгтэй байна, тийм хэрэгтэй байна. Одоо яах вэ, тийх яах вэ гэдэг ингээд дандаа бидний нэг ийм шинэ зүйл рүү урайлж яадаг, шинэ зүйлэнд биднийг чаленж өгч идэг. Харин бид нар зөвхөн гишүүдтэй л би нэгээр тойрол, бөөцөлөл, одоо англи дээр бол нэг тийм байдаг. Би өөрийнхөө хүсийг хараад суугаад явж байгаа тийм гэдэг байдаг л да. Тэгэх юм бол энэ бол чуулган биш болж ирнэ гэсэн. Тийм учраас бүгдээрээ хамгийн түрүүнд чуулганы удирдлагын зорилго юу вэ гэвэл сайн мэдээг тараах. За үүнийг тогтоох хамгийн амархан арга гэвэл та энэ бол дээшээ хандсан зорилго. Та дээшээ хандсан зорилго гэдэг. Яагаад гэвэл Бурхан руу хандсан, Бурханыг мэдүүлэх гэсэн, Бурханыг бусдад таниулах гэсэн дээшээ хандсан эс буюу сайн мэдээ тараах маань удирдлагын хамгийн тэргүүний зорилго. Тэгвэл бид нэр сайн мэдээг тараах гэдэг нь биднээс бүхий боломжит хэлбэрээр үнийг хийхийг шаардна. Ах дүүс дундаа, найз нар дундаа, ажил дээрээ уулзсан, танилцсан хүмүүстэй байгаа хот газар орон нутагтаа цаашлаад өөр газар, өөр хот, өөр усад ч гэсэн очиж сайн мэдээ тараах ажлыг бүгднгийн хэлж байгаа. За тэгвэл сайн мэдээ тараах гэхээр зөвхөн энэ бол амаараа ярих зүйл бас биш. Зөвхөн гудамжинд гараад Иесусийн тухай материал тараагаа зогсоо хэлж байгаа биш. Мэдээж энэ орно. Гэхдээ дээрээс нь бидний амьдрал өөрөө тэр чигээрээ сайн мэдээ тарааж байгаа. Бид нар амьдралынхаа үлгэр жишээлээр дуурайлаар нөлөөллөөрөө бид нар сайн мэдээ тарааж байгаа. Тэгвэл бид нар хамгийн түрүүнд чуулганы зорилго юу вэ гэвэл дээшээ хандсан эс буюу сайн мэдээг тараах нь чуулганы удирдлагын хамгийн тэргүүний зорилго. Тэгвэл чуулганы удирдагчдын бодж идэг, мөрөөж идэг, хүсэж идэг зүйлийн хамгийн нэгдүгээр юу орох ёстой вэ гэвэл сайн мэдээ тараах. Тэгвэл энэ утгаараа сайн мэдээ тараах нь зөвхөн удирдагч нарын бодол мөрөөдөл биш, чуулганы нийт гишүүдийн л бодол мөрөөдөл зүрхнийхэн цохилтон байх ёстой. За хоёрдугаарт нь зөвмөр Эфес номын 4-р бүлгээр авъя. За 11-ээс уншъя. Тэр заримыг нь илч, заримыг нь иш үзүүлэгч, заримыг нь сайн мэдээ тунхлагч, заримыг нь хончин ба багш болгосноо нь ариун хүмүүсийг үйлчлэлийн ажил бэлтгэж Христийн биеийг байгуулахын тулд юм а. Бид бүхэн итгэл ба Бурхны хүүг мэдэх мэдлэгийн нэгдэл рүү төлөвшсөн хүн болтлоо. Христийн дүүрэн чанарын хэмжээнд хүртлээр
ингэх ажээ. Бид цаашид хүүхэд байхаа болж давалгаанд энд тэнд шидэгдэлгүй аливаа номлолын салхи хүмүүсийн ов мэх болон залхай хуйлдааны башир аргад туугдалгүй харин хайр дотор өмнөнийг ярьж тэргүүн болох түн өөд Христ өөд бүх талаа өсөх болно. Энэ Христийн бүхэл бие нь хэсэг бүрийн зохистой үйл ажиллагааны дагуу холбоос болгоноос хангаж байдаг дэмжлэгээр хоорондоо холбогдсон нийлдэг. Ингэснээр би өөрөө өөрийгөө хайр дотор босгон байгуулж өсдөг юм аа. За энд чуулганы удирдлагын 2 дахь зорилго байна. Эхнийх нь юу вэ? Дээшээ хандсан эс буюу сайн мэдээг тараа. 2 дахь нь бусдыг сурга. Бусдыг үйлчлэлд сургах нь удирдлагын 2 дахь зорилго. Чуулган байгаа хүмүүсийг entertainment хийх нь чуулганы удирдлагын зорилго биш. Хүмүүсийг сайхан хөгжөөгөөд баярлуулаад нэг бүтэн сар ирэхтэн сайхан инээлгэж жагаад баярлуулж жагаад хөгжөөж жагаад явуулах нь удирдлагын зорилго. Харин чуулган байгаа хүмүүсийг үйлчлэлийн ажилд бэлтгэж сургах нь удирдлагын зорилго. Энэ дээр яг хэлж байгаа. Ариун хүмүүсийг үйлчлэлийн ажилд бэлтгэхийн тулд Бурхан элчийг өгсөн, иш үзүүлэгчийг өгсөн, сайн мэдээ тараагчийг өгсөн, багшийг өгсөн, хончныг өгсөн гэж. Тэднийг байлгахын тулд өгсөн биш, харин бусад хүмүүсийг нь сайн мэдээний ажил, үйлчлэлийн ажил бэлтгэж сургаж, дадлагжуулж, боловсруулахын тулд, төлөвшүүлэхийн тулд, өсгөхийн тулд удирдагч нарыг Бурхан өгдөг гэж хэлж байна. Христийн биеийг босгон байгуулахын тулд, Христийн биеийг мэдлэг рүү хөтлөхийн тулд, төлөвшсөн хүн болгохын тулд, Христийн дүүрэн чанарын хэмжээнд хүртэл тэгээд тэгснээр чуулганы гишүүд хүүхэд байхаа болж давалгаанд энэ тэн шидэгдэлгүй аливаа номлолын салхи хүмүүсийн ов мэх болон залхай хуйлдааны башир аргад туугдалгүй. Тэгээд тэргүүн болох Христ өөд өсөх учиртай. Тэгвэл үүний төлөө Христийн чуулганд удирдагч нарыг өгдөг байна. Чуулганы гишүүдийг сайн мэдээний Христийн үйлчлэлийн ажил бэлтгэж сургах зорилготой. Тийм учраас чуулган дотор сургалт, семинар, номлол, сургаал үнэхээр чухал. Энэ бол бидний чуулган дотор хийдэг ажлын маш чухал хэсэг. Яагаад энэ бүхнийг хийгээд байгаа гэхээр тэнд байгаа хүмүүсийг сургахын тулд, бэлтгэхийн тулд, өсгөхийн тулд, төлөвшүүлэхийн тулд тэгснээрээ тэр хүмүүс маань цаашаа яваад сайн мэдээ тараа, цаашаа яваад бусдыг босгон байгуулах, Христийн биеийг тэтгэх, дэмжих ажлыг хийх учиртай. Тэгвэл энэ нь яг эцэг их хүүхдээ өсгөж амьдрал бэлтгэдэгтэй яг адилхан. Хүүхэд ээж аваас гэр бүлд мэдлээд ээж аваасаа бүрэн хамааралтай байдаг. Тэгээд тэр хүүхдийг халамжлах, хайрлах, өсгөх, төлөвшүүлэх тэгээд эхлээд бол бие махбодын талын ажлыг зөндөө хийн. Гэхдээ мэдээж хажуугаар нь сэтгэл санаа, зүрх сэтгэл, хайрын зүйлээ мэдээж хийн. Тэгсээр байгаа тэр хүүхд байнга ээж автагаа байхаар боддог үгүй. Тэр хүүхд хизээ нэгэн цагт насанд хүрээд эсвэл бие даагаад амьдрахдаа зөв амьдардаг, зөв шийдвэр гаргадаг, зөв сонголтыг хийдэг, янз бүрийн буруу юмд автахааргүй, буруу нөлөөлөлд өөрөө өртөөд байхааргүй хэмжээнд ялангуяа яг энэ саяны хэлсэн шиг хүүхэд байхаа болоод давалгаанд энд тэнд шидэгдэлгүй аливаа номлолын салхи хүмүүсийн ов мэх залхай хуйлдааны башир аргад туугдахгүй байхын төлөө бид нар хүүхдүүдэд зорьдог. Тийм үү? Гэхдээ энэ ажил нь амархан гэсэн үг үү? Үгүй. Хүүхэд өсгөх хүмүүжүүл үнэхээр хэцүү. Үнэхээр хэцүү. Би л авч хэлнэ. Би 4 хүүхдийн аавын хувьд үнэхээр энэ бол тийм амаргүй ажил. Заримдаа үнэхээр яах ёстой юм бэ гэж хэмжээнд аваачдаг хэцүү ажил. Яг тэгвэл чуулган дотор чуулганы итгэгчдийг төлөвшүүлэх ажил нь яг үнэтэй адилхан. Чуулганы итгэгчдийг удирдагч нар сургаж үүрэгтэй. Тэгээд тэднийг хизээ нэгэн тодорхой цагийн дараа
Хүүхэд байхаа болоод ялангуяа янз бүрийн сургаал, энэ ч нэг сургаал сонсоод, тэнд нэг сургаал сонсоод, энэ хүний үгийг нэг сонсоод, ийшээш нэг дагаж яваад, ийшээш нэг дагаж яваад ямар ч тийм туйлбаргүй, тэ нэг тогтсон цэг байхгүй, эсвэл нэг чуулгандаа тогтвортой биш. Тийм байлахгүй, үнэхээр эзний үгэн дээр тогтвортой байдаг, эзний үгэн дээр яг зогсож чаддаг, эзний үгээрээ амьдрдаг болохын төлөө л чуулганы удирдлагыг Бурхан тавьдаг. Тэгвэл чуулганы удирдлагын 2 дахь зорилго юу вэ? 2 дахь эс буюу бусдыг сурга. Эхний зорилготойгоо адилхан хэлье гэвэл сайн мэдээтэй төстэй болгоё гэвэл сайнаар сурга гэж бас тогтоож болно. Энийг та нар түрүү чи эхний зорилго маань дээшээ хандсан зорилго байсан. Тэгвэл одоо энэ 2 дахь зорилго маань болохоор гадагшаа хандсан зорилго. Дээшээ гадагшаа. Чуулганы 2 дахь зорилго тэгвэл бусдыг босгон байгуулах. Хүүхэд байхаас нь болиулаад насанд хүрсэн болгох, төлөвшүүлэх. Тэр бол чуулганы удирдлагын зорилго. Тийм учраас чуулган дотор маш их хэмжээний сургалт явдаг гэж бид нар хэлсэн. Бүгдээрээ 2 дугаар Тимотийн 3:16-17 уншия. Бичвэр бүр Бурхны амьсгалснаар байгаа бөгөөд заах, зэмлэх, залруулах, зөв чиглүүлэхэд тустай. Үүгээр Бурхны хүн чадамгай болж альва сайн үлд бүрэн яадаг гэж байна. Бэлтгэгддэг гэж байна. Бурхны хүмүүсийг чуулганд байгаа гишүүдийг тэнд нь байлгаал байх нь зорилго биш. Харин Бурхны ажлын төлөө, Бурхны дуудлагын төлөө, Бурхны зорилгын төлөө бэлтгээд тэднийг талбар дээр гаргах нь Бурхны хүсэл байна гэсэн үг. Энэ нь мэдээж чуулганаас явуулах тухай дандаа яриад байгаа гэсэн үг биш. Харин тэгвэл чуулгандаа байсан ч гэсэн ажил дээр, гэр бүлдээ, ах дүүсийнхаа дунд, найз нөхөдтэй эзний ажлыг сайн мэдээ тараах ажил болон бусдад үйлчлэх ажлыг хийнэ гэсэн үг. Энэ дээр хэлснээр бичвэр бүр буюу Бурхны үгийг хэлээд байгаа. Бичвэр гэдэг нь ерөөсөө Библи. Энэ Библиэд байгаа бүх номууд нь ном тус бүр нь Бурхны амьсгалснаар байгаа бөгөөд яахад тустай гэж байна. За энийг чухал өгөө. Заах, зэмлэх, залруулах, зөвөд чиглүүлэх. 4 зорилгын төлөө Бурхны үгийг биднэрт өгсөн байна. Зааж сургах. Энэ дээр маш их хэмжээний номлол, сургаал, семинарууд явж байгаа. Зэмлэх гэж байна. Заримдаа бид нар зэмлэл хэрэгтэй юу? Ээж аав хүүхдэд зэмлдэг үү? Зэмлдэггүй ээж аав байдаг бол тэр хүн ээж аавынхаа ажлыг жоохон дутуу хийгээд байгаа юм шүү. Зэмлүүлдэггүй хүүхэд гэж хорвоод баха. Тэ? Зэмлүүлэх юм хийдэггүй хүүхэд гэж байхгүйтай адилхан зэмлүүлэх шаардлагагүй хүн гэж чуулган дотор баг байх баха. Тийм учраас хаяа нэг удирдлагын зүгээс тодорхой хүнийг тодорхой үйлдэл дээр нь зэмлэх хэрэгцээ гардаг. Үүнийг бид нар байдаг зүйл бас байх л ёстой зүйл гэж ойлгох ёстой гэсэн. Харин ийм зүйл байгаа бол Бурхны үг яаж юм? Ажлаа хийж юм. Хэрвээ зэмлэхгүй дандаа бөөцөлөө чи зүгээрээ чи дажгүй чи сайн шүү чи онц шүү гэд байгаа бол мэдгүй. Нэг юм дутаад байна. Тэгвэл бид нар заримдаа бас зэмлэх ажлыг хийдэг байна. Залруулах гэж байна. Залруулах авах шаардлагагүй хүүхэд гэж байхгүйтэй адилхан бид нар бас хаяа залруулагдах хэрэгтэй, шаардлагатай. Бид нар дандаа зөв юм хийгээд идэггүй. Бид нар дандаа зөв сонголтыг хийгээд идэггүй. Заримдаа бид нар буруу явсан учраас залруулах хэрэгтэй. Залруулагдах хэрэгтэй. Нэг өсөндөө магадгүй би өөрөө мэдэхгүй ч яж болно. Тэр үед хин нэгэн хүн, ялангуяа удирдагч хүн нараа, боги, оюуна, цэцгээ, дулмаа, доржоо. Нэг юм арай биш юм шиг байна. Чиний амьдрал нэг ингэж хазаацсан биш үү? Ингэсэн биш үү? Энийг жоохон засах хэрэгтэй биш үү гэж хэлэх цаг бас заримдаа байна гэсэн үг. Тийм учраас бид нар бас
залруулгыг буруу явж байгаа үед хөөе жоохон татуулаад, чангаалгуулаад хилүүлэх хэрэгтэй үе байна гэсэн үг. Дөрөвдүгээрх нь юу гэж вэ? Зөвд чиглүүлэх. Бурхны үг биднийг тэгвэл заадаг, зэмлдэг, залруулдаг. Тэгээ зөвхөн залруулаад зогсохгүй бүр зөв рүү нь одоо за чи буруу яваад байна. Зөв чинь энэ шүү гэж хэлж өгнө гэсэн. Энэ ямар гоё мэрэгэн ухаан бэ? Энэ ямар агуу нэгүсэл бэ? Би багадаа тэгж боддог байсан. Би өөрөө миний амьдралыг чиглүүлээ заагаад хилээд өгөх хэн байх юм болов гэж. Яг л миний амьдрал яг аав гэдэг орон зай байгаагүй. Тийм учраас яг ийм чиглүүлэх заах үнэхээр надад дутагддаг байсан. Надад хэн хэлж өгөх юм болоо? Хинээс би асуух юм бэ? Хэн надад мэрэгэн ухаан өгөх юм бэ? Хэн надад энэ чинь зөв шүү, энэ чинь буруу шүү, энэ замаар битгий яваарай гэж хэлж өгөх юм болоо гэж би маш их ирж хайдаг байсан. Харин би эзэн дээр ирээд эзний үгийг уншиж эхлэхдээ миний хайж исэн зүйл, миний амьдралын зааварчилгаа, залруулга, мэрэгэн ухаан яг энд байна. Энэ зөвхөн итгэгч хүний авралын төлөө байхаас гадна зүгээр энэ дэлхий дээр яаж амьдрах вэ гэдэг л мэрэгэн ухаан энэ дотор тэр чигээрээ байна. Зөвхөн итгэл авралын төлөө биш. Дээрээс нь энэ дэлхий дээр ерөөсөө хүмүүсийн дунд нийгэмд яаж амьдрах вэ, яаж зөв амьдрах вэ гэдэг зүйлийг энэ ерөөсөө Бурхны тэр чигээрээ мэрэгэн ухаан надад байна гэдгийг би харсан. Тэгвэл бид нар эндээс удирдлагын 2 дахь зорилгыг харлаа те. Тэр юу вэ? Гадагшаа хандсан бусдыг зааж сургах нь удирдлагын 2 дахь зорилго байна. Ялангуяа энэ дээр Бурхны үгээр би өөрийнхөө ухаанаар биш, би хүний ухаанаар биш те. Би заавал өөрийнхөө туршлагаараа биш. Харин энэ дээр хэлснээр бичвэр бүр Бурхны амьсгалснаар бөгөөд заах, зэмлэх, залруулах, зөв чиглүүлэхэд тустай гэсэн. Бид нар хүний амьдралыг зааж чиглүүлэхдээ Бурхны үгээр ер нь заах хэрэгтэй гэсэн. Бурхны үгээр залруулах хэрэгтэй. Бурхны үгээр зэмлэх хэрэгтэй. Бурхны үгээр зөв чиглүүлэх хэрэгтэй. Энэ дөрвөн зорилго дөрвөлөө бас зээгээр хэлж байгаа. Тогтооход амархан байна. Заах, зэмлэх, залруулах, зөв чиглүүлэх. Тэгвэл удирдлагын эхний зорилго юу вэ? Дэшээ хандсан зорилго буюу сайн мэдээг хараа. Хоёр дахь нь гадагшаа буюу бусдыг зааж сурах. За тэгвэл цөмөр 3 дахь зорилгыг харъя. 1-р Тимот 4:12. За энэ нь Паулын Тимотед бичсэн захидал заавар байгаа. 1-р Тимот 4:12. Хинч чамайг залуу хэмээн бүү басамжлаг. Харин чи итгэгчдэд үг, зам байдал, хайр, итгэл хийгээд цэвэр ариунаараа үлгэр дуурайл бол. За энэ дээр Паул хэлж байна. За чи залуу. Гэхдээ чи залуу, чиний нас чинь тийм чухал биш. Харин чи итгэгчдэд үг, зам байдал, хайр, итгэл, цэвэр ариун байдлаараа үлгэр дуурайл болоорой гэсэн. Тэгвэл удирдагчийн чуулганы удирдлагын 3 дахь зорилго юу вэ гэвэл сайнаар үлгэрэл. Энэ бол удирдлагын 3 дахь зорилго. Энэ бол дотгошоогоо хандсан зорилго гэсэн үг. Нэгэсэндээ удирдагч хүмүүс өөрсдөө рүүгээ байн харж байгаа хэрэгтэй. Байсаж байгаа л за би ямар үлгэр дуурайл үзүүлж байна вэ? Би ямар нөлөөлөл үзүүлж байна вэ? Би зөв явж гин үү? Би жоохон хар бараан сүлдэр харуулах гээд байгаа юм биш үү гэж өөртөө тунгаадаг, өөрийгөө хяндаг, цэгэндэг байх тухай ярьж байна. Тэгвэл чуулганы удирдлагын 3 дахь зорилго бол сайнаар үлгэрэл. Нэгсэндээ өөрлөгөө хандсан зорилго байна. Бид нар өмнөх номлол дээр удирдагч хүнд тавигдах шаардлага дотор удирдагч хүний итгэлийн амьдрал нь үлгэр жишээ байх хэрэгтэй гэдгийг хэлжсэнийг та санджиж магадгүй. Тэгвэл бид удирдагч хүн өөрөөсөө би бусдад ямар үлгэр дуурайл үзүүлж байна вэ гэж байнга өөрөөсөө асууж авах хэрэгтэй гэсэн. Хэрвээ ийм асуултыг өөртөө тавихгүй бол тэр хүн жоохон алдуурахад амархан байна гэсэн үг. Тийм учраас харамсалтай
Христ итгэгчдийн дунд, ялангуяа удирдагч нарын дунд эрх мэдлээ буруугаар ашигласан, нөлөөллөө буруугаар давруулан хэтрүүлэн ашигласан мөнгөний асуудал, эсвэл зүй бус харилцааны асуудал гарч ирдэг. Яагаад гэвэл эргээд дандаа өөр лүгээ хяналт тавьж чадаагүй, өөртөө асуулт тавьж за би ямар үлгэр дуурайл үзүүлж байна гэдгийг шударгаар өөртөө асуугаагүй удаан явснаас юм болдог. Хүмүүсийн магтаалд тэжээгцээр байгаад нэг мэдсэн чинь газраас хөөрөөд явчихсан, өөрийгөө хянах, өөрийгөө цэгнэх хэмжээнээс хэтэрсэн байдаг. Өөрлөгөө харж байгаа, харин гэхдээ нөлөө дандаа гадагшаа. Чуулганы удирдагчийн үлгэр дуурайл нөлөө зөвхөн тэр чуулганаар хязгаарлагдахгүй гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Харин тэр чуулганаас гадуур нөлөө нь дандаа харагдаж идэг, мэдрэгдэж идэг, яригдж идэг. Маш олон тохиолдолд чуулганы удирдагч пастрийн нэр нь тухайн чуулганы нэртэй буюу нэр хүндтэй маш ойр холбоотой болдог. Тухайн чуулганы нэрийг хэлэхэд удирдагчийг нь бид нар боддог. Эсвэл хин нэгэн удирдагчийг хэлэхэд тэр хүний удирж байгаа чуулганыг нь бид нар боддог. Тэр хоёр ажил үргээсээ болоод байр сууриасаа болоод яах аргагүй хоорондоо холбоотой болдог. Тийм учраас удирдагч хүний нөлөөлөл нь чуулган дээр гарч ирж идэг. Тийм учраас бид нар удирдагч хүний яг энэ дотгошоо хандсан би сайнаар үлгэрлэж байна уу гэдгээ үргэлж эргцүүлэх хэрэгтэй. Тийм учраас Титийн 1:6-7 дээр ингэж хэлсэн байна. Та нар ахлагч хүнийг томилохдоо гим зэмгүй хүнийг сонгоорой. Гим зэмгүй гэдгийг би түрүүчийн номлолоор юу гэж тайлбарлаа? Энэ бол буруутгагдах зүйлгүй гэж хэлсэн. Нэг ёсондоо тэр хүний амьдралаас дэгээдэд гогдоод за энэ хүний амьдрал энэ болохгүй юм байгаа штэ гэж хэлэх зүйлгүйгээр байх хэрэгтэй гэсэн үг. Энэ хүнийг удирдагчаар тавих юм бол энэ хүний амьдралд байгаа энэ асуудал нь чуулганы нэр хүндэд, чуулганы олонд танигдж байгаа байдал хортой юм биш үү? Муугаар нөлөөлөх юм биш үү гэж бодохоор зүйл байхыг юм хэлдэг. Тийм учраас буруутгах зүйлгүй гэдэг бол маш том бодууштай чухал зүйл байна. 1-р Тимотийн 3:7 дээр та нар удирдагч хүнийг сонгохдоо бүр гадна байгсны зүгээс сайн гэрчлэлтэй байх ёстой гэж. Гадна байгсад гэж хэний хэлээд байгаа гэхээр энэ бол итгэдэггүй хүмүүс буюу чуулганаас гадуур нийгэм дунд гэж хэлээд байна. Утга нь ерөөсөө тэр гадна байгсад гэдэг нь нийгэм дунд. Нийгэм дунд тэр хүн ямар нэр хүндтэй вэ? Зөвхөн итгэгчд хөө гэдэг ингээд алгаа ташаад магтаал цаашаагаа дээдэггүй. Харин тэгвэл нийгэм донд энэ хүн өөрөө ямар нэр хүндтэй, юугаараа танигдсан. Энэ хүн үнэхээр олонний дунд нэр хүндийг олсон. Ядаж муугаар хилэгдэх юмгүй хүн байж чадж байгаа юу гэж энд шаардлага тавьсан байна. 1-р Тимотийн 3:7 дээр. 2-р Коринтын 5:20 дээр бид бол Христийн элчин сайд гэсэн байдаг. Бид нэг ёсондоо энэ нийгэмд амьдрахдаа Христийн элчин сайд болж амьдардаг. Бид нар альва нэг улсын элчин сайдыг тэр улсыг төлөөлдөг, тэр улсын эрх ашигыг, тэр улсын нэр хүндийг төлөөлдөг хүн гэдгийг бид мэднэ. Хэрвээ тэр элчин сайд ямар нэгэн буруу юм хийх юм бол тухайн төлөөлж байгаа улс орондоо төлөөлж байгаа улсынхаа нэр хүндийг унгаадаг. За энэ зүйлүүд харамсалтай гардаг, тийм? Монголын элчин сайдын яамны газар ажиллаж байсан тодорхой хүмүүс янз бүрийн гэмт хэрэгт орооцолдох, хууль бус үйлдэл хийх, хар тамхины хэрэгт орооцолдох гэдэг юм уу? Янз бүрийн зүйлүүд сонсогдож байсан, тийм? Энэ гэхэд юу болдог вэ? Зөвхөн тэр хүний нэр хүндээс гадна Монгол улсын нэр хүнд ундаг. Монгол улс гэдэг тусаар тогтносон улсын нэр хүнд тухайн улсад хамгийн түрүүнд тэгээд цаашлаад дэлхийд даяар муугаар хилэгдэх болдог. Яг тэгвэл үүнтэй адилханаар хэрвээ бид нар нийгэмд Христийн гэж овоглогдчиход хил амаа захирдаггүй, биеэ захирч чаддаггүй, ажил дээрээ хариуцлагагүй, дандаа хоцордог,
Эсвэл хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ нийлц муутай хэрүүл оруул гаргадаг. Эсвэл муугаараа танигдсан байх юм бол бид нар өөрийнхөө нэрийг муугаар хэлүүлэхээс гадна хэний нэрийг муугаар хэлүүлээд байна вэ гэхээр эзний нэрийг. Би Христийн хийж овоолгогдсон Христийн нэрийг би муугаар хэлүүлээд байна. Тийм учраас та хэрвээ Христэд итгэгч бол тэр цагаас хойш та зөвхөн өөрийнхөө нэрийг тээж яваа биш. Та өөрөөсөө гадна өөрөөсөө жилүүгээр агуу эзний агуу бурхны нэрийг Есүс Христийн нэрийг та тээх болсон. Тийм учраас танд бүр илүү хариуцлага ирсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Матай 6-гийн 9-дэр Есүс зааж өгсөн залбиралдаа ингэж хэлсэн байдаг. Таны нэр ариунаар дээдлэгдэх болтугай гэж. Энэ үгэлбэр юу гэсэн үг вэ? Таны нэр ариунаар дээдлэгдэх болтугай. Ариунаар хүндлэгдэх болтугай гэдэг нь таны нэрийг муу хэлэх, таны нэрэнд сэв суух, таны нэрэд бохор хүрэх тийм зүйл бүү гарах гэж хэлсэн үг. Таны нэрийг итгэдэггүй бүх хүмүүс ариунаар хүндэлдэг. Таны нэрийг сонсоод имээдэг. Таны нэрийг сонсоод хүндэлдэг байх болтугай гэж хэлж байгаа гэсэн. Энэ нь зөвхөн итгэдэг хүмүүсийн донд биш. Итгэдэггүй хүмүүсийн донд хүртэл эзний нэр, бурхны нэр сайнаар, ариунаар хүндлэгддэг, дээдлэгддэг байх тухай ярьж байгаа гэсэн. За тэгвэл энэ бол чуулганы удирдлагын 3 дахь зорилго юу вэ? Сайнаар үлгэрэл өөрлөгөө хандсан. Гэхдээ нөлөө нь зөвхөн таны амьдралаар биш, зөвхөн тэр чуулганаар биш. Нийгэмд нөлөө нь явж идэг, нөлөөлж идэг. Нэр хүнд нь сайнаар явж ивэл нийгэмд сайнаар явна. Хэрвээ миний амьдрал үлгэрч муутай байвал эзний нэр муугаар хэлэгдэх боломжтой. Тийм учраас тэгвэл өнөөдөр харснаар чуулганы удирдлагын 3 зорилго гэвэл эхнийх нь сайн мэдээ тараа. Хоёр дахь нь бусдыг сурга. Эзний ажлын төлөө, эзний үйлчлэлийн төлөө тэднийг сурга. Хүүхэд байхын болиулаад насанд хүрэх, төлөвшүүл, өсөг, бойжуул тэгээд тэднийг эзний ажлын төлөө явуул. 3 дугаарх нь сайнаар үлгэрэл. Сайн мэдээ тараа, сайнаар сурга, сайнаар үлгэрэл. Дэшээ гадагшаа дотоошоо. За энэ бол ерөөсөө чуулганы удирдлагын зорилгыг хэрвээ бид маш энгийнээр бацах юм бол би бол ингэж хэлэхээр байна. Тэгээ мэдээж чуулганы удирдлага олон ажил бол хийн, олон үүргийг бол гүйцэтгэх нь. Гэхдээ яг зорилго гэдгийн тухайд ярих юм бол ингэж хэлж болно гэж би бодож байна. Яг тэгэхээр хэрвээ бид нар зорилгоо мэдэхгүй бол хийгээд байгаа юм маань хийгээд ээж болно. Цуглаад ээж болно. Тэ дуулаад ээж болно. Номлоод ээж болно. Гэхдээ сайн мэдээ тараах, бусдыг сайнаар сургах, сайн үлгэрлэх зүйл рүүгээ бид за энэ бол ерөөсөө зорилго шүү. Бидний хийж байгаа юм болгон энэ 3 зорилго руу толбогдох ёстой. Чуулганд хийгдэж байгаа аливаа ажил их, бага, том, жижиг бүгд ялгаагүй энэ 3 зорилго руу аль нэг рүү заавал холбогдох ёстой гэсэн үг. Хэрвээ тийм биш бол бид нар жоохон хазаагаад байна уу гэж өөрсдөөсөө асуух хэрэгтэй гэсэн үг. Тэгээд зөвмөрөө энэ 3 зорилгыг саная. Би дахиад хэлье. Дээшээ хандсан зорилго буюу сайн мэдээг тараа. Гадагшаа хандсан зорилго буюу бусдыг сайнаар сурга. 3 дахь зорилго нь сайнаар үлгэрэл. Өөрийнхөө амьдралыг хар гэсэн үг. За бүгд хамтдаа залбирая. Эзэн бурхан минь танд баярлалаа. Таны үг бидэнд өгөгчсөний төлөө энэ үг үнэхээр бидний амьдралд мэрэгэн ухаан заавар чиглүүлэг мэрэгэн ухааны ундраг нь энд байдаг учраас амийн ундраг нь энд байдаг учраас танд баярлалаа эзэн минь. Тэгээ та бас биднийг заадаг, сургадаг, зэмлдэг, залруулдаг, зөв чиглүүлдэг энэ үгээ өгсөнд баярлалаа эзэн минь. Тэгээ өгөө таны үгийг бид нар шинтэн сурахад, шинтэн уншдаг, шинтэн бүр хайрладаг, амталдаг, мэдэрдэг, амьдралдаа хэрэгжүүлдэг байхад та бидэнд туслаач гэж гуй. Есүс эзэн минь тэгээд
та биднийг сайн мэдээний ажилд, бусдыг үйлчлэлд сургаж бэлтгэх ажилд, тэгээд бусдад сайнаар үлгэрлэхэд та бидэнд туслаарай гэж Есүсийн нэрээр гуйя. Амен.